Ерөөсөө энэ Монгол ёс заншилт чинь агуу ухаануудыг шингээгээд авцсан юм байна. Тэгэхээр монголчуудын ёс заншилт дотор ерөөсөө эрчим энергитэй холбоогүй юм нэгч байдгүй юм байна. Нэг монголчууд нэг өөрийнхөө одоо хүмүүжлэр энэ язгуурынхаа соёлыг бол ерөөсөө 10 нас хүртэл нь ойлгуулдаг, ухааруулдаг ийм агуу ухаан байж. Тэгээ энэ ухааныг гээчгээр л бид нар баларчиж байгаа юм байна л гэж дүгнсэн шүү. Тэрнээс биш ихтэй сургууль төгсөөд лам болоод ямар шилэнтэн байх нь хамаагүй хүн болох ухааныг хүүхдэд нь ухааруулж яадаг. Ийм л ёс заншил байсан юм байна. Амар байна уу гэж монголчууд ч мэдлдэг шүү дээ, тийм. Амар амгалан цогцлох ухаанаа олсноо л гэсэн асуулт юм шүү. Энэ цагийнхаа бид хамтран подкастын оюун бодол гэдэг энэ дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг санхүүж үлээх гэсэн баг ухамсар гэдэг. За амар мэнд байцгаана уу. Эрхэм ухамсарын хүч подкастыг үзэгч сонсогч та бүхэндээ энэ өдрийн сайхан мэндийг хүргье. Тэгээ өнөөдөр ухамсарын хүч подкастаараа нэг маш сонирхолтой зочныг урьж амиртанд алчгаад ингээд сууж гин. Тэгээд энэ Монголын бурхны шашны Монгол уншилгад түгээмэл ивэлт төвийн тэргүүн Пүрэв жалын Сүхбат гэж ийм сайхан лам хуурхантай маш сонирхолтойгоо яриа орнуулах гээд сууж байгаадаа би бас одоо юу гэн дотроо л тогтолж өөрөө бас яриандаа яарч байна да. За ингээд урилгыг маань хүлээж аваад нэвтрүүлгийг маань зочоо хаймарт хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Өнөөдөр манай ухамсарын хүч подкастын энэ дугаараар үзэгч сонсогчдод маань маш сонирхолтой. За тэгээд ингээд жинхэнэ ухамсарын хүчийг асаасан дотоод мөн чанарын таниулсыг сайхан яриа та бүхэн өрнүүлж үзэгч чаналтынхаа сонорыг мелаж номын өглөгөөр ухамсарыг цатгах хаа гэж би болоод одоо их баяртай сууж байна. Тэгээд хоёлаа яриагаа нэгэнтээ одоо хоёлаа таавал ингээд лам хүн бурхны ном сургаадын талаар ингээд ярих юм чинь хамгийн ихний асуултаа би бол танаас ингээд маш энгийн байдлаар ер нь хүн ингээд энэ дотоод зүрх сэтгэл за тэгээд тэрнийхээ мөн чанарыг таньж тэргээр л гэдэг юм руу тэмүүлж ингээд амьдрах ёстой байна гэдэг нэг ийм мэдлэг бол өнөөдөр хүн болгонд л ойлгомжтой л болоод байгаа шүү дээ тий. Тэгээ ингийн тулд ер нь яах ёстой юм бэ? Заавал ер нь лам болох ёстой юм уу? Гэсэн ийм асуултаар л танаас одоо асуугаад эхэлчихье гэж бодож байна. За ухамсарын одоо энэ хүчийг сэргээх гэж одоо миний хувьд бол одоо амьдралынхаа одоо ихэнх хугацааг золисон. Тэгээ тийм учраас энэ сайхан нэвтрүүлгийг үлдээд тэгээ энэ сайхан хүмүүсийг одоо ухааруулахад гэгэрүүлэхэд ухамсарын хүчийг одоо сэргээхэд одоо бас энэ зорилго тавиад ийм сайхан нэвтрүүлэг хийж байгаа бүх хүмүүст за танд ялангуяа тийм ээ. За танай хамт олонд чин сэтгэлийн талархал дэвшүүлээд мэндчилгээ зөвшөөлье. За тэгээд энэ одоо агуу хүч бол бидний одоо нэг харах үнцэг гэдэг шүү дээ. Харахаараа бид нар чинь нэг л хувийг хардсан юм байна. Энэ окторгоо ертөнцийн одоо бүхэл зүйлүүдээс. Эндээс чи 99% нь одоо харахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүхнээ одоо харахын тулд за нийлүүлэх юм бол 100% нь харахын тулд хүн бүхэнд одоо энэ ухаарах энэ одоо цаг мөч ухамсарынхаа одоо энэ язгуур чанарыг таних энэ л одоо хамгийн гол чухал. Энэ л учраас одоо яг энэ зорилго маань одоо энэ цаг үед л маш сайхан нийцж байна. За 20 30 жилийн өмнө магадгүй 40 жилийн өмнө за энэ зүгтээ явж байсан хүмүүс бол их олон байсан байх. Тухайн үед үнэхээр бас хатуу цаг мөчийг давсан. Миний л мэдэх олон хүн яг энэ чиглэлээр яг юм хийх гээд бас бараагүй тийм хүмүүс бас байна. Найз нөхөд болоод явж байсан хүмүүс байна. Тийм цаг үе бол тий хатуу хөтүү. За эрдэмийн одоо ажил хийх гээд 30 хүн сэдвээ сонгосон байдаг яг энэ чиглэлээр. Тэр хүмүүс одоо яг бүгдээрээ чадаагүй. Тийм үү. Одоо энэ одоо баримтчууд одоо шалгаад үзэх юм бол нотлохоо байна юмнууд нь баримтанд байж байгаа. Хүмүүс нь ч амьд байж байгаа зарим нэг нь. Тэгэхээр ийм цаг байсан учраас бас хэцүү байжээ. Одоо тэгвэл энэ цаг үнчт бол одоо хүн бүхэн ухамсарынхаа хүчийг одоо идэвхжүүлэхэд бол маш сайхан ийм цаг. Тэгвэл бидний одоо өөрийн язгуур одоо хүн бүхнээс хамааралтай энгийн одоо үзэгдлүүд нөхлөөр танин барь ухаарай гэсэн сэтгэл. За магадгүй тухайн үед л одоо 30 жилийн өмнө эрчим энерги гэдээ ярихаар ухамсарын хүчийг сэргээе гэхэлэр хүн чинь аргашаа явдаг байлаа шүү дээ энэ чинь. Одоо нэг хаалт урд нь байгаад байдаг. Тэр ямар хаалт байсан гэхэлэр одоо бидний одоо нэг магадгүй одоо нэг социализм коммунизмын ухамсар гэдэг юм уу? Магадгүй тухайн үеийн өөр одоо бас
бодлагч байж магадгүй тийм ээ тухайн үеийн одоо тэгээ ийм байдлуудаас болсон байх. Гэтэл амьдрал гэдэг чинь өөрөө тийм бус юм байна. Маш энгийн бөгөөд одоо эрчим нэрийг байгалийн зүй тогтлын дагуу тэр шашинтан байна уу? Шашинтан бус байна уу? Хүүхэд байна уу? Хөгшин байна уу? Үл хамааран. Одоо хэн бөгөөч гэсэн одоо энэ язгуурынхаа мөнч нарыг одоо ухамсарынхаа хүчийг зөв идэвхжүүлэх юм бол тийм ээ. Яг байна. Одоо бүх зүйл маань одоо аяндаа сайхан болдог гэдэг. Энэ байгалийн чамаараа ажилдаг гэдгийг байгаль одоо энийг одоо бидний бие одоо бас байгалийн нэг хэсэг нь гарцаа байхгүй мөн гэдгийг ухаарах таних ийм л цагт одоо биднийг хүчээр оруулж яана л да. Тэгэхээр энэ одоо цаг нь бас нэг бидний хувьд бол бас сайхан цаг юм. Одоо нээлттэй ингээд биенээсээ сонсох, биентэйгээ ярилцах. За чөлөөтэй ямар нэгэн одоо тийм хатуу харгас бодлого гэх юм дарамт байхгүйгээр одоо чөлөөтэй үгээ хэлэх юм одоо бас нэг талдаа эрхчлөө шүү дээ тийм ээ. Ийм сайхан цагийг одоо бидэрт одоо байгаа дэлхий надад цагийн аясаар одоо олгосон. За энэний төлөө бол саяхан одоо бид нар бас энэ эрхчлөөнийг л одоо бас олон одоо сайхан ойнуудыг тохиож түүнд тэмцсэн. За монголчуудын болоод энэ хүндрэлтний язгуурын соёлыг одоо хүний одоо тэр үндсэн одоо байх орших мөнч нараар нь дэлгэрүүлэхийн төлөө одоо тэмцсэн олон сайхан одоо эрдэмтэн мэрэгд багш нар маань байж байна. Одоо энэ хүмүүсийн одоо буйнаар л одоо энэ зүйл тогтж эхэлж байна да. Тэгэхээр энэ л одоо бидний талархуултай зүйл, талархууштай одоо хүлээж авах ёстой хамгийн баярлуултай зүйл нь одоо энэ. Гэхдээ бид нар өөрсдөө бас хийчих хэрэгтэй. Одоо юунаас эхлэх вэ гэхээр яг энэ ухамсарын хүчээс эхлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энд маань нөгөө ёс саншил гэдэг нарийн юмнууд маань байж байна. Элбэг хангалуун дэлбэг байхтай хүмүүс бол ихэнхдээ энэ ёс саншлааг л одоо өөдлүүлэн дэвжиж энэ төрсөн гэдэг ухаардаг. За тэгээд одоо зүдрээд эхлэхээр энэ л зүйлүүдийг хамгаалж одоо хадгалахын төлөө тэмцдэг. Тэгээд эцсийн эцдэр нь улс үндэстнийг хүнийг ерөн цогцлоодог одоо сайн хүн болгодог зүйл нь тэр эрчим нэрийг нарийн одоо төвшний юмнууд байгаа гэдгийг л үе үеийн хүмүүс бол мэддэг байсан хэрнээ. Тухайн үеийн нэг юм салхи шуурах шиг болсон тийм Австрийн ч юм уу ямар нэг юмнуудаас ингээд жоохон зайтай байгаад байсан юм уу, хаалттай байгаад байсан юм уу. Тэгээ энэ бүхнийг одоо ухаарах цаг одоо нээлттэй болсон байна да. Тэгэхээр одоо эндээс одоо яриагаа эхлэнэ гэдэг бол их өргөн дэлгэр сэдв. Тэгэхээр одоо яг тодорхой баг шиг яг өөрсдийнхөө туулсан тийм ээ туулсан гэдэг чинь өөрсдөө туршлагдсан, өөрсдөө амьдралаар баталсан. За энийг бол одоо бас ингээд амьдралын шалгуураар ямар нэгэн сорилт туршилтанд ороод түүнийгээ давсан энэ арга ухаанаараа бид нар одоо бие биендээ дэлгэрүүлээд одоо хүүхдүүдээ одоо хөх толботнуудынхаа язгуурын одоо соёл буюу тэр одоо барилдж исэн тэр өвдөөцийн агуу мэдлэгийг одоо ингээд дэлгэрүүлэх юм дээр хувь хүмүүсийн үүрэг. Тэгвэл тэр чинь эс дотор нь байгаа мэдээллийг яаж задлах вэ? Сүнс гэдэг байгаа тэр зүйл хүчинд байгаа агуу юмыг яаж ашиглах вэ? За ингээд ухамсар бол одоо магадгүй одоо тодорхой хурдтай одоо энийг нь шинжлэх ухаан бүртэл тодорхой томьёолж чадаагүй байна. Гэтэл энэний хүчийг бид нар яаж хасгалах вэ гэдээ бидэрт өмнө маань зөндөх одоо асуулт байна. Гэхдээ ингээд монголчуудын хувьд бол миний ойлголт шүү. 10 нас хүртэл энэ ёс заншлаараа яваад энэ ухааныг бол баг одоо өнөөгийн эрдэмтдээс илүү төвшөнд нь хүрэгдсэн байсан юм байна гэдгийг одоо би бол өөртөө одоо үнэлж хүндэл дээжтэй бол талархаж явдаг. Тэгэхээр ийм одоо цаг мөч одоо сайхан одоо ийм цаг мөч байна. Тэгэхээр хүүхэд болгон 10 нас хүртэл тэр агуу ухаануудыг эзэмшижсэн шиг энэ энгийн ойлголтуудыг бас дэлгэрүүлээсэ гэж. Одоо миний хувьд бол хүсэж боддог юм байгаамаа. Тийм байна. Тэгэхээр та бүхэн болохоор одоо нэг шавтай ийм хоёр багш болж таарсан. Тийм байна. Тэгээ таны ярианаас ингээд сонсож байхад та бол бүр багын одоо бүр 3 наснаас л таныг өөрийгөө чинь ч мэдээгүй байхад танай аа бол их номтой хүн байсан юм байна те. Ингээд сахил үртэйгээд лам ховор байхын зам мөрлөө ингээд оруулчихсан юм байна. Тэгээд энэ зам мөрөөр яваад ингээд ном үзээд за ингээд явж байгаа хүний хувьд та энэ хүний ухамсар сэхэрлийн зам мөрийг илүү хурдсгаж өгье гэвэл яамар юм шиг танд одоо бодогдож идэг. Би бол ингэж боддтой. Ерөөсөө л Монгол ёс заншилт чинь агуу ухаануудыг шингээгээд авцсан юм байна. Одоо энэ бүх ухаануудыг одоо ингээд өөртөө шингээж авдаг юм аргууд байна л да. Энэ чинь танин барих мэдлэг гэж байгаа юм л да. Ингээд танин бариад өөртөө хэрэглээд үзэхээр туршаад үзэхээр гэсэн үг л дээ тийм ээ. Туршаад үзэхээр одоо сайн болж байна тийм ээ. Туршаад үзэхээр сайн болж байна. Энэ хэрэгцээ тийм ээ. За яг ийм одоо монголчуудын сэтгэлгээний нэг онцлог л да бас. Тэгэхээр монголчуудын ёс заншил дотор ерөөсөө эрчим энергитэй холбоогүй юм нэгч байдгүй юм байна. За энэ ёс заншил гэдэг дотор бол одоо тэр ардын ам ухаанаас эхлээд бүх соёл нь багтчихадаг. За энэ дотор ялангуяа тэр шашны талын одоо ойлголтууд нь бол бүрэн суудсан. За одоо ганц нэг улс одоо ингээд
бага насны боловсролыг одоо ингээд яг шашны боловсрол олгодог улс хүртэл байна шүү дээ. Одоо Непал, Бутан энэ жишээ юм жишээлбэл. За тэгэхээр энэ юм шиг нэг монголчууд нэг өөрхийнхөө одоо хүмүүжлэр энэ язгуурынхаа соёлыг бол ерөөс 10 нас хүртэл нь ойлгуулдаг, ухааруулдаг ийм агуу ухаан байж. Энэ ухааныг гээчгээр л бид нар баларчиж байгаа юм байна л гэж дүгнсэн шүү. Тэгэхээр магадгүй одоо тэр өвөг дээдс маань яагаад энийг одоо надад бол сүулт нь хийсэн л дээ нэг 3 настай байхад нь. За одоо энэ ёс заншлыг хийсэн юм аа гэж. За. Тэгэхээр эн чинь нөгөө одоо би одоогийн одоо ойлголтоор болохоор нөгөө одоо тодлно гэж нэг ойлголт байгаад байна шүү дээ одоо тийм. За ингээд энэ тэгэхээр эн чинь ерөөл бэлгээр нэг хүүхдийн ус авахтаа хүртэл монголчууд чинь энийга мэдж хиймээр юм байна лээ. Тэгэхээр энэ одоо бага насны хүүхд байх тусмаа одоо ерөөсө мэдээлэлтэйгээ байж байгаа. Тэр нь урд насных нь авьяасан те урд төрлүүдийнх нь хилэмж нь за тэр чөлөөтэй тэр сансар огтргуутайгаа эцэг эхийн мэдээлэлээр дамжиж байгаа харьцаж байгаа тэр ухаан нь бол илүү тод байдаг учраас үүрэг даалгавраач бас давхар ухамсарлахад нь туслах юм байна. Тэгээд яагаад энийг одоо хийдэг байсан бэ гэж би жоохон хожим судлаж үзсэн шүү. Тэгсэн ерөөсөө л 10 нас хүрэл 11 наснаас эхлээл шүүрэл даавар нь тэнцвэржээд эхэлдэг. Байгальтайгаа оршихуйтайгаа бүрэн дүүрэн харьцдаг юм нас юм байна. Ялангуяа охтууд чинь нэг 11 орчим. За хүүгүүд л нэг 13 нас хүртэл одоо ингээ гэрлэн бие бүтэн болдог бие орно. Тэгэхээр эн чинь ерөөсөө энээс өмнө ухааруулах бүх зүйлүүдийг хийж авах нь бүр ёс заншил маань юм байна. Гарцаа байхгүй юм байна. Тэрнээс биш ихтэй сургууль төгсөөд лам болоод ямар шашинтан байх нь хамаагүй хүн болох ухааныг хүүхдэд нь ухааруулж яадаг. Ийм л ёс заншил байсан юм байна. Гэдгийг л одоо бид нар бол одоо дэлгэрүүлэх хэрэгтэй байна гэж ойлгосон. Яг зөв. Үнэхээр гайхалтай байна шүү. Тийм байна. Үнэхээр тэгдэг. Би ч одоо бас ингээд Будингийн ухааныг бол чадлынхаа хараар л шимтэн судалдаг хүн. Тэгээд дээр нь бол яхаа вэхээр энэ сэтгэл зүй даалт ухамсар гэдэг одоо сүүлийн үед ярьдаг болсон тийм. Энийг ингээд судалдаг. Тэгээ ялангуяа энэ дотоод ухамсар даалт ухамсарынхаа хүчийг ашиглаад ирэхээр хүн бол өрөөсөө өмхөр гэрэлтэй өвчин хуучаасан эдгээд асуудал зовлонгоос ангижраад өрөөсөө л одоо таны яриад байгаа тийм хүнийг нэг тэр нэг хүн гэдэг мөн чанараараа бид нар оршиж чадахгүй болцсон тийм нийгэмд амьдраад байгаа юм байна лээ. Гээцсэн тийм ээ. Гээцсэн яг тэр хүн гэдэг одоо та адилхан хүн шүү дээ. Би бас л адилхан хүн үзэгч адилхан л хүн байхгүй да. А тэгэнгүүт тэрнийхээ өмнө ингээд нэг маск тавьчихдаг би мэрэгжилтэй айлг нь би даргалаг нь би баянлаг нь тийм ээ би ядуулаг нь ингээл нэг юм маск тавьчаад тэрүүгээрээ ингээд тийм нүдээр бие биентэйгээ харьцаад ингээд яваад байгаа юм билээ. Тэгэл тэрнээсээ болоод өвдөөл зовоол харилцааны асуудал гэр бүлийн асуудал бүх юм ингээд үүсэл. Гэхдээ зүгээр л хүн гэдэг утгаараа бие биенээ харж яагаа болохоо байцсан тийм. Тэгээ энэ бүх асуудал хаанаас эхэлчихүү гээл ингээл бясалгал хийгээл хөөгөөл ингээл явахаар. Ерөөсөл 10-аас доош насны тэр очно. 10-аас доош наснд нь л нэг үйл явдал болно. Тэрнээс тэр хүүхдийн сэтгэлд блок үүснэ, шарах үүснэ. Тэр нь амьдралынхын турш хадгалагдаж явсаар байгаад энэ саажилтууд энэ төр тийм асуудал үүсгэх. Ерөөсөө энэ тийм билээ штэ. Одоо ихэнх одоо би бас олон хүн дээр бас одоо таавал бас одоо нэг талаараа ангааж эмчилж байна. Гэхдээ өнөөдрийн хуулиар бол бас ангааж имчилж яах гэж бас хийж болохгүй мөлий тийм ээ. Тэгэхээр одоо засна гэдэг юм уу, ухааруулна гэдэг юм уу. Одоо ийм л юм хийж байгаа. Би ч гэсэн бас л одоо тиймэрхүү талын юм хийж байгаа. Тэг бүх төрлийн өвчин идэгнэ. Яг зөв. Идэгдэг. А гэхдээ тэр хүн ухааралтай байж байгаа ямар нэгэн тэр түгжээ гацаа саажилтууд ч ерөөсөө ихэнхдээ яг таны хэлдгээр одоо миний ч гэсэн одоо туршиж үзснээр л бага насантай олцсон тэр одоо эцэг эхийн нэг орилсон, согтуу хүний нэг чарлсан ч юм уу, айлгсан юм чинь ингээ гацаа үүсч. Ямар шалтгаанаас ямар махбодын үүдэлтэй хизээ болсон гэдгээс шалтгаалаад өөрөөр боловч насан туршид нь магадгүй ингээ тэр хүний хэлгүй ээрүүд түгжээтэй ингээд одоо янз бүрийн гацаатай тэр гал сав байна, усан сав байна, шороо сав байна, гаригийн сав байна ингээд өөрөөс ямар нэг тийм шалтгаан нөхцлөөрөө гацчдаг тэрний тайлахгүй болохоор тэр их хэцүү байгаад байдаг. Тэгээ энэ дээр нөлөөлж байгаа зүйлэн дээр эцэг эхийн тэр нөгөө унган хүмүүжил буюу нөгөө хүн болгоны ухаарах хэвээр шүүрлээ даавар гэж яриа шүү дээ. Шүүрэл даавраа тэнцвэржүүл сурах ухааныг л багад нь олгол одоо гомн сайн байна. Энэ тэнцвэртэй байх нь бие орон буюу гэрлэн бие нэг хамгаалтын орныг бүтэн байлгахад нь тэр хүүхдэд туслаад өгчөж байгаа байхгүй. Ингээд хүн болох одоо бага насны сургалтыг л одоо бид нар бол энэ дээр анхаармаар юм бэлээ. Тэгээд одоо энэ яам тамгийн газар гэж байна. Одоо төр зэс гэж байдаг юм бол одоо энийг одоо ингээд одоо жоохон дэлгэрүүлээд хүмүүстэй ингээд ухааруулчих юм бол хизээч тэр ард түмэн өвддөггүй. Монголчууд тийм л байсан юм шүү дээ. Одоо тэр Ингчингийн одоо буюу амар амгалангийн орныг цогцлооч гсэн байсан.
Имлэг гэж байгаагүй тийм ээ. Им гэж одоо байдгүй. Шаардлагатай бол өөртөө мэдээд нэг өв сураг бол буцтагаад уучдаг зүгээр. Имээ өөртөө хийгээд уучдаг гэсэн үг шүү. Гэхдээ ийм агуу ухаан бидэрт байгаад байна да. Гэхдээ энэ хаана байна вэ гэхээр бидний нөгөө эс дотор байгаад байгаа юм болно. Мэдээлэл нь. Тэгээ энийгээ задлж гаргаж ирэхэд бол хүн бүхэнд бид нэр туслах хэрэгтэй. Тэгэх юм бол тэр өвчин битгийхэл ямар ч асуудал нь бас цэгцэрч. Тэгвэл тэгж ойлгож байгаа. Тий, та бол бас гайхалтай байна тий. Бид нэр одоо наадах чинь шинжлэх ухаанаар ярих юм бол тэр дааврын тогтолцоо. Та шүүрэл даавар нь ялгараад 10 наснаас хойш ингээ ялгараад эхэлж байна. Энийгээ тэнцвэртэй байлгах ухаанд 10 наснаас нь өмнө сургаж ирсэн юм байна. Манай монголчууд итгэж байна. Үнэхээр гайхамшигтай сонсогдож байна. Тэр яг нөгөө энэ одоо сэтгэл зүй гэдэг чинь тэр байхгүй. Яг үнэ. Сэтгэл ингээ хямраад байхаар тэр бид нэг юм мэдрэмжүүд үүсээд байгаа. Нэг уурлах ч юм уу, сэтгэл готрах ч юм уу, тий. Тэр чинь өөрөө тэр шүүрэл дааврын тогтолцооны тэнцвэртэй байдлыг алдагдуулаад бие хямраагаад тэгээ бие өвдгөөд. Тэгээ тэр шүүрэл даавар буюу сэтгэл зүгээр ярих юм бол сэтгэл зүгэн өдөрдох ухаан гэж хэлэх юм да. Тэгээ сэтгэлийг жолоодох ухаанд багасаа суралцаад миний уур хурж जैन тий. Миний хайр хөдөлж जैन. Миний баясах сэтгэл хөдөлж जैन. За энэ хэдий чинь яаж тоглох вэ? Эндрийг яаж тэнцвэржүүлэх вэ те? Уурын төлөвт, стрессийн төлөвт удаан байгаад байвал би чинь болохгүй шүү. Нөгөө шүүрэл даавар маань гэмтээ шүү. Бие махбод маань өвчлөө шүү. Амьдрал эргэн тойрныхан маань бухимдээ шүү, хямраа шүү, аз жаргалгүй болно шүү гэл. Ингээл энийг юм барайл сураал ингээл 10 наснаас өмнө энийг сурчих юм болгүй. Тэгэл энэ чинь амьдралын ухаан байгаа байхгүй тийм шүү дээ. Байгаа юм шиг. Ямар ч ихтэй сургууль, ямар ч одоо сүм хийд бяцлаглалын төвүүдэд одоо энэ өнөөдөр байхгүй шүү дээ. За яг хэмт хэлбэр төрдий байж болно одоо бид нэг үүсэхгүй. Бүгднгээр нь одоо явж нэг үрчлэн үзээгүй учраас. Гэтэл Монгол ухаанд бол энийг л хийжсэн байна гэдгийг л би одоо олж хараад. Одоо энийг л одоо ямар агуу зүйлийг одоо дээдс маань хийжсэн бэ. Гэтэл одоо бид нар өөрсдөө хийж чадахгүй байхгүй. Гэтэл эний чинь нөгөө нийтийн одоо хэмнэл гэдэг ёс заншил дотор нь оруулаад тэр гүн ухааны агуу зүйлүүдийг чинь зүгээр л ахуйтай хэрэглээ болгоод ахуугаараа сурцсан. Гэхдээ энэ ухааныг л одоо бид нар дэлгэрүүлэхгүй бол одоо юу хийж суух вэ? Хэн байж хүн гэж өөрсдөө хэлэх үү? Тийм ээ. Ийм л асуудал болчиход байгаа юм. Би бас юу яасан шүү дээ. Ингээд бурхан багшийн сургаалыг ингээд уншаа судлаад исэн чинь үгүй ерөөсөө явж бурхан буддаа чи өөрөө энэ сэтгэл гэдэг юмаа хүн өдөрдөж жолоодож сурах ёстой. Сэтгэлээ номготох ёстой. За тэгэх юм бол тэгэл тэрнээс цаашаа тэр ухамсар гэгэрэл сэхэрэл тэр бүх юм руу тэр замаар л хүрнэ гэдгийг л маш ингэндээ те таны одоо нөгөө нисванас гэл муу сэтгэлүүд энэ муу сэтгэлүүдэн дараад за ингээд сайн сайхан амьдрал зовлонгийн чинь шалтгаан бол ерөөсөө нисванас муу сэтгэл тэрийг цэвэрлжээж чи аз жаргалд хүрнэ гэл ингээд маш энгийн ийм сургаал номлол айлтсан юм биш үү. Тэгээ тэрийг болохоор би болохоор би чинь л өөрөө буруу ойлгоод ингээд бурхны шашин гэхээр л ингээд нэг төвд хэлээр нэг баахан дуржиг нь болоод ном уншуулдаг. За энэ миний амьдралд ямар ч хэрэггүй юм бэ? Шал дэми юм байна. Ойлгохдохгүй. Тий, ойлгохдохгүй юм байна гэдээ ингээд хайцсан байсан юм бэ штэ. Энийний чинь цаана бол яг цэвэр хариу сургаал нь бол энэ үнэн байсан юм байна гэд. Ингээд ойлгоод ирсэн чинь бурхны сургаалыг буддагийн номлолуудыг аягүй сонирхож судалж эхэлсэн штэ би. Тийм. Их эцсийн дүндээ бурхан буддаа ч гэсэн ер нь нэг иймэрхүү. Тэгээд мэдээж тэрнээс цааш тэр гэгэрэл хоосон чанар буддийн сэтгэлгээд ингээд явах байхал та. Хамгийн анхандаа амьдрал дээр нэг зөв амьдрах ухааныг бол нэг иймэрхүү байдлаар сургасан юм байна гэж би бол бас танаа тэгээд энэ талаасаа их сонирхож энэ бурханы ном үздэг шүү дээ. Өстой сайхан байна. Тий, ерөөсөө л бурханы сургаалч ерөөсөө амар амгалан буюу. За. Ингчинг дотооддоо байгуулахыг л биднэрт заасан байна шүү дээ. Тий, тэгэхээр ерөөсөө амар байна уу гэж монголчууд ч мэдлдэг шүү дээ, тий. Амар амгалан цогцлох ухаанаа олсноо л гэсэн асуулт юм шүү. Тэгэхээр амар амгалан гэж хаана үү? Инхтэй юм гэдэг чинь ингчин. За тэгвэл ингчингийн орныг монголчууд чинь 10 наснда дотооддоо байгуулад нийтээр одоо Першвальский гэдэг нэг судлаач байдаг шүү дээ, тахих судалсан. Тэр хүн хөтөл одоо ингээд бүр судалгаан дээр амар амгалангийн буюу ингчингийн орн гэж хаана вэ? Тэгвэл энэ дэлхий дээр Монгол гэж улс чинь сүүгээр цацал өргөөд энэ амар амгалаг цогцлооцсон ард түмэн байна гэдгийг бол бас одоо баталжсэн жишээтэй. Тэгэхээр монголчууд л энэ амар амгалан бол нийтээр бүгдээр ингээд одоо байгалийн тэр хэмнэлийн дагуу энэ амар амгалан цогцлох арга ухаанд бол суралцчихсан, өөртөө бүтээчихсэн. За тэгээд бурхны сургаал гэдэг нь үнэхээр тэр цаглагшгүй дөрвөн тэргээс эхлээл яг их монгол хэлээрээ танин бариад уншаад эхлэхээр ингээд өөрт наадаад тэр ерөөсөө л бидний юм байна штэ. Тэг хүн болгоны хэрэгцээд юм байна штэ гэдэг нь ухаарагдаад эхэлдэг байхгүй.
Тэгээд монголчуудын одоо энэ язгуурын ухааныг бид Монгол одоо ёс соёл зан үйлдэлээс үнэхээр одоо чухал хэрэгцээтэй юм байна гэж үзээд би бол яг энэ талаараа Монгол одоо энэ үндэснийхээ уламжилт одоо соёлыг дэлгэрүүлэе гэж одоо 1997 онд нэг төрөмс байгуулга байгуулсан. За. Тэгээд тэр нь Монгол үндэсний уламжилт зан үйлийн өргөө гэж. За. Тэгээ энэ одоо талаараа яг тухайн үед бол нэлээд олон багш нар маань бас байсан, амьд байсан хүмүүс зөндөө байна. Одоо төдөв багшаас ахуулаад. За тэгээ энэ хүмүүс маань одоо ингээд яг л энийг маш сайн дэмжиж. Энийг л бид нар алдчих юм бол өөр юу ч байгаа хэрэггүй маа гэдэг л бүгдээ нэгэн дугаараар хүлээн зөвшөөрж байсан. Тэгээ би их урам марж байсан. Гайхалтай. Таас бас их эрт сэрж ирсэн хүн байна. Одоо юу миний ч одоо нэг 2012 манай ээж нас ороод да тэгэл ер нь ингээл нэг эрэл хайгуулын байдалтай. Тэрнээс хойш нэлээ их өөрчлөлтөнд орсон л да. Та ч тэрнээс лав 10 15 жилийн өмнө гэхээр тэр нь миний багш байхарлан байна л да. Миний мэддэг чаддаг юм чинь байхгүй. Яг ер нь бол нэг жоохон сонирхсон. Тэгээд энэ одоо тэр нэг жоохон сонирхолтой хөдөлгөдөө тэрнийг батлах гэж их үзсэн гэдэг юм уу да. Гэхдээ нэрээ одоо зарим нэг багш нар маань ингээ юм хэлжсэн чи би тэрнийг эсрэг вэ штэ одоо надад ойлгохдохгүй харагдахгүй. Төсөөлөгдөж чадахгүй. Тэгэхээр туршил тиймэр санагдал. Тэгэл одоо жоохон бас үдсээр гал нэрээ эн чинь одоо чухал юм байна гэдгийг одоо хүлээн зөвшөөрсөн гэсэн үг л дээ. Одоо үндсэндээ бууж гисэн. Тэгээд хүмүүст энийг таниулвал энэ чинь одоо хамгийн чухал юм байна штэ л гэдгийг л одоо тухайн үед л хэлжсэн л да. Тэгээд тухайн үедээ бол хүлээж авдаг хүн бас бага байсан. Тэгээд яг тэмцсээр байгаа л өнөө цаг хүртэл одоо яг гэвэл өөрөө бас энэ тал руу үнэхээр одоо зөв юм байна гэдгийг нэг бариад авчихаар чи тавьж боломжгүй. Тэгээд буддийн гүнхан чинь бас бүхнийг судалдаг учраас энэ их сонирхолтой санагдсан л да. Тэгээд монголоор одоо дээд номоо дэлгэрүүлэхээр одоо бас сэтгэл шулуудаад Монголынхаа ер нь бүхэл сор болсон юмнуудыг дэлгэрүүлэх санаатай. Одоо тэгээд сачи өрөхгүй яваад шүү дээ. Гайхалтай. Та ч одоо маш их юм хийсэн юм байна. Манай лам нар чи ер нь бас ингээс даруухан шүү дээ. Би шээл гээл ингээл даруухан байдаг. Тэгээд та бол одоо монголоор уншдаг. Монгол уншлагт тэр төнгөмөл эвэлт гэж төвийг ингээд үүсгэн байгуулад явж байгаа юм хүн гэдэг чинь. Тэгэхээр монголоор уншихын давуу тал нь юу юм? Одоо бид нар чинь ингээл гандаа ороод ном уншуулъя гэж тэгээд ингээл эсвэл лам урайл гэртээ ном уншуулъя гэж тэгээд төвд ном бол ингээл дуржигнал уншиж байгаа шүү дээ. Тэгээд одоо бүрэн уншиж байгаа мó, дутуу уншиж байгаа мó мэдэхгүй. За ямар ч сайн болж байгаа баха, гоё болж байгаа баха л гэж одоо. Тийм ээ. Яг ер нь бол Бурхны ном бол агуу боловчтой нэ гүн ухааны танин барайгүй хүмүүст бол за ерөнхийдөө энэ хутагтаа хулгайдууд бас хэлсэн үг байдэн шүү. Харийн хэлээр дээд номыг дэлгэрүүлэх гэх юм бол энэ бол одоо нэгэнт их алдс болно гэж. Яагаад тэгэхээр нөгөө уншиж байгаа хүн тотлогоо адилхан болчихно. Тот ч нь одоо ингээд дуурайгаад уншаад байна шүү дээ. Өөрөө цаад нарийн юм харахгүй. Зөвхөн дагаж хэлнэ гэсэн үг шүү дээ. Харж байгаа юм байхгүй зүгээр л дагаж хэлээ. За сонсож байгаа хүн болоод нялхас гэж юм л да. Нөгөө баг буурай оюутнуудыг хэлдэг нялхас гэдэг. Ёгт одоо хэлээр хэлж байгаа үг л дээ. Тэгээд энэ нялхастад бол ерөөсө сүсэг хийгээд ухаан төрөхгүй гэсэн. Гэхдээ ухаан төрөхгүй бол яаж одоо энэ хөвхлөөр нэг мухар сүсэг рүү орчиж байгаа байхгүй. Тийм байна. Яг үнийг хэлэх юм бол мухар сүсэг гэж төөрөгдөл юм байна. Өөрөөр хэлбэл энэ цаад нөгөө үг чинь өөрөө утгатай. За миний багш бол одоо маш мундаг хүн байсан. Тэгээд энэ үгийн одоо 9 утгыг задал бид нар тайлбарлаж өгдөг байсан. Одоо тэр хүн шиг ингэж одоо нэг шууд орчуулга одоо синхроны орчуулга гэж ярьдаг шүү дээ. Ийм орчуулга хийдэг хүн бол би бол одоо багшаас өөр хүмүүсийг хараагүй. Тэр хүн үнэхээр одоо тийм төгс орчуулга хийж бүр задлаад 9 утгын тайлбарлаж өгдөг байсан. За энэ 1-р утга нь 2-р утга нь. За энэ шууд утга нь, дам утга нь, давхар утга нь, ёгт утга нь, шилжсэн утга нь, гүн утга нь, нарийн утга нь, төгс утга нь, дэлгэр утга нь юм байна. Тэгээд дахиад цаана утга байна гэсэн. 81 би гэж шүү. За тэгэхээр би одоо бүр унан үстэй юм чинь. За одоо энэ өстэй үнэхээр агуу юм байна. За би одоо шүтгэс яах вэ тийм ээ. Тэгэхээр энэ үгийн утга гэдэг чинь тэгэхээр одоо монголчууд тэгээд нууц төвчөнд гаргадаг шүү дээ. Одоо Чингис хаан хүртэл те би энэ үгийн утгыг одоо ухаарч төхөөрч чадсангүй гэд одоо өөлийнхөөс ч асууж ах чи тийм. За тэгээд ингээд монголчуудын ухаан бол энэ дээр л гарч ирж байдаг юм байна. Тэгээ монголоор ингээд хамаагүй дэлгэрэнгүй нарийн хэмээх хэлждэг байсан. Тэгэхээр магадгүй надад тийм төвд багш тааралдаг болоод тэгсэн юм уу? Тэр хүн болоод энэ монгол утгын задлж тайлбарлах магадгүй тэр хүн бол төгс мэдлэгтэй шүү дээ. Тийм учраас надад одоо энэ бол их чухал одоо мэдлэг өгсөн баг. Тэгээ энэ монголоор уншихын тус эрдмэн бол үнэхээр агуу. Би юу хийж яах ёстойгоо бүгдийг өөрөө мэдэд таниад хэрэглээ болгоод эхэлдэг хамгийн гол. Шууд хэрэглээ болгоно гэдэг чинь одоо лам нарын одоо боловсролын хэмжээнд бол 30 жил байхгүй да баг.
Тэгэхээр 30 жилийг яах юм? Шууд хэрэглээ болгоно гэдэг чинь. Ингээд товчлчихж байгаа юм шүү. Тийм байна. Хамаагүй товчлж штэ. Тэрнийг сурах гад ингээд бүр зан үйл бүх юмыг тэгж ингээд сурсаад л хамгийн одоо 30 жил болсон ч нөгөөдгөө ухаараагүй зөндөөхөн байж л байгаа хөрхий. За магадгүй би одоо лам нарыг бол одоо буруутгах байгаа юм биш шүү дээ. Гэхдээ эн чинь нарийн судал нэг бол бас их цаг хугацаа орно гарцаа байхгүй. Тэрнийг одоо бүр эцэст нь хүртэл сурах юм бол одоо таймгүй юм болох байх. Гэтэл шууд хэрэглээ болгоод энгийн бэлэн одоо ийм ухааныг өгч чинь гэдэг бол маш чухал. Дээрэс нь хяналт байхгүй болж. Одоо жишээл би сонслоо гэж бодъё л да. Та одоо нэг одоо би хэлийг мэдгүй юм чи англиар ч юм уу өөр ямар нэг хэл дээр төв дээр уншлаа гэж бодъё. Ямар ном уншиж байгаа. Яах ёстой юм тийм үү? Ухааны нь олох битгий хэл төсөөлөгчгүй төхөөрөгч. Тэгээ ямар ч хяналт байхгүй. Тиймээс тийштэй хууртж байгаа. Танд ийм гоё ном уншиж өглөөгөө өөр ном уншиж болох юм шиг. Тухайд гэж дотроо залбирахаас өөр үгүй л болоод байна шүү дээ. Тэгээ инхээр хяналт байхгүй болохоор чинь зарим нэг одоо нөхдүүд нь хагддаггүй те. Өө сандарсандаа ч юм уу мартсандаа хиймрээс унших хэрэгтэй байсан бол өөр ном уншчихад би л мэдгүй шүү дээ. Жишээлбэл ингээд өнгөрчихнэ те. Тэгэхээр ингээд хяналтгүй ч юм уу нэг иймэрхүү талдаа бас нэг одоо бас иймэрхүү зүйл бас байж болох юм. Хамгийн гол нь тэр ухаан хийгээс сүсгтөрөхгүй гэдэг чинь хамгийн чухал юм байна да. Тэгэхээр энийг одоо ингээд монголчуудын одоо ингэ өвлөж авсан энэ мэдлэг бол хэдэн мянган жил биш шүү. Нилээн олон 100 мянган жилээс цааш ярина. Өвлөгдсөн ийм ухаан. Тэгээ бидэрт ойр байгаа нь эс дотор байгаа тэр язгуурын мөнч нарт байгаамаа. Тэр чадвартай хэсэг гэдэг байгаа сүнс тэргүүтэнд ядаж нэг эсийн мэдээлэл чинь одоо нэлээд олон жил доотлол нэг 1500 жилээс цааш мэдээлэл хадгалдаг тэр хэсэгт хамаарахыг ухамсарын холболтоор идэвхжүүлж өгнө. Сүнсний барилгаар тэнцвэржүүлж өгнө. Байгалийн мөнч нараар бадрааж өгөх байхгүй юу? Ийм ажил нь хийгддэг гэж би харсан. Тэгээ магадгүй миний харсан үнцэг алдаатай байж болно. Одоо тэгээд мэрэгд одоо энийг бол шүүх байх. Тэгээ би бас санал нэг байна тий. Санал нэг байна. Яхаа эсэргүүцэх хүн бол байх байж болно. Өөрсдийнх нь асуудал шүү дээ. Тий юу гэж бодох юм. Би ч гэсэндээ монголоор унших нь хамаагүй илүү сэтгэл тусдаг гэдгийг өөрийн биеэр мэдсэн тий. Одоо жишээ нь юу байгаа штэ. Залбирал би бол өдөр тутамдаа л ингээл залбирал итгэл аврал одоолох юм яаж. Тэгээд одоо итгэл одоолно гэж тэгэхэд чинь юу байгаа штэ. Төв дээрээ унших юм бол одоо нөгөө санжаажаад жогжи жогномлаа жанчвардуу дагнэж сууч гээл ингээл уншин тий. Тэгэхээр ингэж надад ингээд уншснаас бурхан минь ээ ингээд та бол боттой оршиж байгаамаа. Тэрэнд чинь би бол эргэлзэхгүй итгэж байна. Ингээд монголоор ингээд хэлэхээр надад энийг ингээд давтаад байх хэвээр. Энийг давтаад хэлээд байхаар үгүй нэрээ бурхан бодтой оршиж байгаа штэ гэсэн нэг юм итгэл. Одоо ухаан сүжиг төрж эхэлж байгаа нь тэр юм шиг байгаа. Тэгээ тэр нь сүултээ над бүр гоё санагдаад эхэндээ бол би ингээд ингэж яснаа. Сүултээ ингээд бүр гоё ороод гэдэг шиг тий. Ороод ингээд итгэж танаа цаглагчгүй дөрөв гэдэг байдаг шүү дээ. Төв дөрөө бол одоо Сэмжаан данжидээ бадан давж авдан намбар журжиг гэл ингэж явж дээ. Тэгэхээр монголоор болохоор хамаг амтэн зовлон хийгээд зовлонгийнхаа шалтгаанаас хагцдаг. Хамаг амтэн жаргал хийгээд жаргалын шалтгаанд төгс төгөлдөр болтугай гэдэг гэж байгаа байхгүй юу. Гэхдээ тэгэхэр чи одоо ингээл хүн төрлөختөн тэгэл цаашаа бүх амтд жаргаад тэг яавал жаргалтай байдаг тэр шалтгаанд нь бүр төгөлдөр болоод тий зовлонгоосоо ингээд хахацаад яагаад зовоод байгаасаа тэр учир шалтгаанасаа бүр ангижраад god ингүүл нэр ямар гоё ингүй ч одоо сэтгэл маань сайхан болж штэ тий ухаарад ингээд өө эн чи энэ агуу уншлага юм биш тий эн чи одоо бүр өрөөсөө гээд тэгэл одоо ингээд тэр чинь би бол одоо байн хэлдэг штэ хэлэх тусам нэрэл ингээд ухаарал нэрэл энэ бүх хүн сайхан байх хэрэгтэй шүү. Би чинь тэрний л төлөө яваа шууч гэдэг юм уу ингээл ухаарал аривдаал нөгөө сүжиг аривдаал энэнд хэн туслах юм би өөрөө ганцаараа чадахгүй. Бурхан гарцаагүй тусалж ижил энэ зүйлийг би болгоно. Би өөрөө ч гэсэн тэр бурхан болох гэгэрэх гэдэг юм руугаа очиж ижил энийг одоо боломжтой болгох юм байна. Яг өдөр болгон тэр монголоор ингээд давтаад байгаа үг бол цаа яалтчгүй цаана одоо бид нар бол далд хумсар гэж л гүн тэр сэтгэлийн хүчрэх гүн хумсрын тэр хэсэгт бол ингээд нөлөөлөөд тэгээ би гэдэг тэр эго маань бол ингээд дарагдж өгөөд бусад сайхан байгаасаа гэсэн тэр сэтгэл ингээд аривдаад энэ замаар ингээд явах чинь өөрөө энэ юм байна штэ гэдгийг ухаарч таньж тэр нэг юмыг яг монголоор ингэж явж хагаад олж авсан учраас бол өөрийнхөө туулал туршлага мэдрэмжээс санал нэг л байна л да дэмжимээр. Яг таны яг энэ одоо ажигласан зүйл чинь бас их чухал. Одоо яг энэ мөчнө солитон авъя гэж зүрх сэтгэлийн авъя гэж нэг
илүү нандин зүйл гарч ирээд байна. А бид нар үг хэлэхдээ тэр үгэн дээр анзаарахгүй магадгүй тэгээ нэг ахуйн талдаа ингээд байж байгаа. А гэтэл энэ сэтгэлийн одоо яг төвлөрлийн үеийн авиа гэдэг нэг юм байна шүү дээ. За энэ бол ерөөсөн нөгөө эс дотор байгаа нэг эсийн тарих дотор байгаа нэг одоо хүн чинь өөрөө бүхэл одоо эсээс үдж जैन тэ үсний эс байна уу, ясны эс байна уу, цусны эс байна. Энэ эс дотор байгаа нөгөө мэдээлэл дээр чинь ер нь бол байгаль өөрөө тийм л дээ. Бас бид нар ч өөрөө нэг миний бие бас байгаль. Тэгэхээр байгаль юуг хүлээж авдаг вэ гэхээр сайн зөв зүйлийг л хүлээж авдаг байхгүй да. Энэ тэр одоо хятад байна уу, Орос байна уу, Монгол байна уу, уул нь ялгаагүй. Ямар шашин шиддэг вэ бас ялгаагүй. Тэ энэ хүмүүс ингээд хүлээн зөвшөөрж байгаа тохиолдолд бид нар нэг байгалийн зам дээр тохиргоогоо тааруулаад эхэлт юм байна. Энэ ерөөсөө л нөгөө байгалийн хуулиараа. За тэн дотор хамгийн гол нь нөгөө их шиг гээгүүлэгч ингээд үг хэлж байгаа тэр зоригдол болоо сэтгэл нь зүв бөгөөд сайн зүйл дээр байх юм бол байгаль таныг дэмжиж эхэлдэг. Байгаль өөрөө тийм агуу чанартай. Өөрөөр хэлбэл эс болгон чинь мэдээлэлтэй. Тэр мэдээлэл дээрээ сайн мэдээллүүд нь итгэвчнээд муу мэдээллүүд нь ерөндөглөгдөд дарагдах нэ. Нөгөө урд нь ууралж ясан хар тулганы давтамжийг итгэвчүүлсэн ч байдаг юм уу. За эсвэл нэг гомдоод ч юм уу. Эсвэл нэг хүнд одоо юм адцсандаа ч юм уу. Эсвэл нэг шаналл эмзэл байж бол тэр нь тех нөгөө сэтгэлүүдийнх нь муу юмнууд нь доошоо дарагдаад нөгөө сайн зүйлүүд нь дээшээ гарч ирээд одоо ингээд тэнцвэртэй байсан бол одоо сайн зүйлүүд нь ингээд нэг эргэлдээд ингээд дээшээ гарч ирээд ингээд ялгарх. Тэгээ энэ нь болохоор цаашаа нөгөө сүнс гэдэг байгаа агуу чанартай хэсгийн нөгөө бодиттой байгальтай харьцдаг нэг юм холбоосууд нь батжаад эхэлэх юм шиг байна. Тэгээ энэ нөгөө сансрын томьёол руу одоо орж эхэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бидний одоо нэг Коперникийн онол гэдэг сансрын томьёолыг бид нар ярьдаг шүү дээ. Одоо энэ чинь одоо энэ бол аль хэдийн л ууланд баталсан хэрэглээ болцсон зүйл байсан байхгүй юу? Ялангуяа монголчуудын хувьд гэж яриад байгаа тийм. Тэгэхээр энэ бол ерөөсөө л нөгөө амар амгалан буюу аз жаргал. Амар амгалан гэдэг чинь аз жаргал байхгүй юу? Амтан бүхэн аз жаргалыг хүсдэг. Тэр хүсэл нь тэнцвэртэй ингээд өсгөөр тэр хүнд битгий хэл нөгөө орчиндоо нөгөө үр удамд нь яг нөгөө байгалийн нөгөө дамжлах эрчим нэргээрээ бол бүхнийг одоо сайхан тэнцвэртэй болгож орчноо хүртэл унсан газараас эхлээд бүр маш өндөр төвшөнд одоо нэг гэрлэн бөөмсөний биобата манд дээр солилттой навяны одоо тусламжтайгаар ингээд нөгөө долгион хэлбэлцэл давтамжийг тэнцвэржүүлээд ингээд эхлэхээр нөгөө гариг ирэхс битгий хэл нөгөө бурхад өвдөөцсөн сахиуштай битгий хэл одоо ямар бодисдгэлтэн байдгийг бодгал байдгийг бодисдва байдгийг тэр битгий хэл бодис хүртэл таныг хүлээн зөвшөөрж эхлэх нь шүү дээ ингээд нийцлэн давтамж нь нэгдээд эхэлнэ. Өөрөөр хэлбэл нөгөө тэнцвэржих үйл явц нь одоо ингээд эхэлж байна гэсэн. Тэгэхээр энэ хүнд бол өөрт нь маш том одоо нөгөө эерэг зүйлийг өгж эхэлдэг. Тэрнийхээ хэмжээгээр өөрөө ухаарад таниагүй ч гэсэн уншаад дадуулаад эхлэхэд л нөгөө сэтгэлийн хөдөлгөөн нь ямар байж байгаасаар шалтгаалаад эхлээд ч яг нэг сонирхож уншиж болно тийм ээ. А сүүлд нь нэрээ эн чинь чухал юм байна гэдгийг мэдрээ таньд гэхээр аяндаа тэр нөгөө өвгдээсэн магадгүй тэр одоо ирж байгаа хэсгийг нөгөө 99% нь хараагүй учраас ирцэн байгааг нь таниагүй учраас тэг хамт байгаа гэдгийг мэдэрдэг юм боломжийг олгодогоор агуу зүйл. Тэгэхээр чинь энэ өвчин зовлон битгий хэл ажил үйлсийн одоо сайн бүхэн одоо дэлгэрэх нь ойлгомжтой. Буян гэд нэг юм байна шүү дээ. Тэг ийм одоо энгийн юмнаас эхлээд бид хоёр нэгдээд ингээ ярихаар сонсож байгаа хүмүүсийн нөгөө нэг давтамж нь хүртэл өөрчлөгдөд эхэлдэг байх юм шүү дээ. Үнэхээр тэр хүмүүс сэтгэлээс нэрээ тийм юм аа гэд бид нартэй нэгдэх юм бол сансрын томьёолоор ариусгах цэвэрлэгдэн ингээд тэнцвэржих төвшин рүүгээ ингээд шатараалтайгаар явчихдаг юм. Тэгээ энэ бол үнэхээр агуу юм билээ. Энийг бол бас олон одоо туршилтыг хийж ээж энийг одоо баталгаажуулсан л да. Тэгээд тэрнийг одоо үнэхээр одоо агуу юм байна гэж одоо ингээд ямар туршилтуудыг байна. Энэ Польшаас манай хэдэн шавнар маань бас ирж ирсэн. Тэгээд тэд нар маань нэг юм Аура камер гэж анх удаа гарч ирсэн юм шиг үлээ. Тэдний зарим нэг нь бол өөрсдөө зохион бүтээж тэрний хийж ирсэн. Одоо Аура онцлогоо гэдэг нэг юм гарч илаа шүү дээ. 2007-8 оноос эхлээл энэ бол дэлгэрсэн. За тэр үед бид нэг 1000 гаруйдаг туршилт хийсэн юм аа. За. Тэгээд нөгөө ингээд засал хийж байгаа хүн гэдэг ном уншилж байгаа хүн шүү дээ. Тэгээ ном уншилж байгаа хүн засаг хариус гаргаад сурж байгаа хүн байхгүй юу? Тэр яаж өөрийгөө засдгийг те энэ сэтгэлээ яаж долгион давтамж хэлбэлзлээ яаж тэнцвэржүүлдэг гэдгээс эхлээл. Тэгээ ингээд зургийг аваад тэр хүний нүдний галаас эхлээд нөгөө царайны өнгө. За дээрэс нь одоо дөрөгцсөн эргэтэн махбодын тэгэл даралт сахар ингээд бүх хэмжигдэхүүнүүдэд хэмжиж үзэх. Энэ талаас нь ингээд ер нь бол ингээд харагдах өнцгөөс эхлээд бид нар бол зүгээр одоо ажиглалтаар ингээд хийж гисэн. Тэр нөгөө камерын цонх монхоо хаалгаал хаалмаалга хаагаал ингээд битүүмжтэй орж гарах юм байхгүй тий. Гэтэл одоо тэр анх бол тэр нөгөө одоо гэрлэн бит гэдэг одоо одоогийнхоор бол сүнс гэж тайлбарж болох юм л да. Тэгээ энэ бидний хооронд ингээд ийм холболт үүсээд нэг орж гараад исэн байхгүй юу. За. Нөгөө камерын дээр харагдаж байгаа.
Тэгээ 1000 удаагийн туршилт хийхэд бол энэ нэг юм орж гардаг юм байдаг юм байна. Хоорондоо солилцдог юм байна гэж. Тэгэхээр энийг ингэж хийчлээ. Тэгээд за нөгөө нөхдөө чинь нарийн төвшөнд хараадсэн чинь үгүй эхлээд ингээ бараан байжсэн нөгөөдг ингээ цайраад ингээ хоорондоо солилцоод. Тэгээ сүүлд нь ингээ нөгөө сүлдээд ингээ өөр бас юмнууд ороод ирдэг юм байна. Өөр гэрлэн бит одоо нэг энгийн нэг камер утасны дээр ч гэсэн гарч байгаа. За. Тэгээ зургийг ингээ гэрлийн тохируулах юм бол нэг юм язгуурууд сүнс ирлээл гэдэг янз бүрийн байдлаар одоо зургийг авчаал ингээл ярьдаг бас. Тэгээ тиймэрхүү юмнуудыг анх зургийг авчихаал. Тэгээ бөөн сонин одоо тэр тухайн үедээ зөв сонин юм шүү дээ. Одоо бол ч хүн болгон барыг нэг туршилтыг хийдэг болсон. Тэгээ эн чинь одоо сүнс гэж ирд юм байна гэсэн. Нөгөөдөө чинь тэгсэн чинь гөө эн чинь ингээд сани нарийн задлаад харах юм бол баг нөгөө ийм алах төш барьцсан юм энэ эн чинь одоо дархан одоо хүн байштай танаа ураг удмынхан чинь нэг ийм сүнс ирдсэн байна гэж ах чиг. Тэгээ бид нар бол одоо тэрний нарийг харж чадахгүй. Нөгөөдөө чинь задлаад ямар төхөөрөмжн дээр хараад байгаа. Тэд нар бас нэг ийм компьютер дээр ингээд томсгоод шаарддаг юм уу те. Ингээд хараад ах шиг байна. Тэгээ янз бүрээр харчаал нэг ийм сүнс ирсэн байна гэдэг ингэж яриад. Тэгээ нөгөөдөө чинь нэг хэсэгтээ жоохон сонирхолтой тийм тухайн үед ч одоо ингээд сүнс мүсийг бол нэг айхтар сонирхдаг байлаа залуу одоо хүүхдүүд ч гэсэн одоо тэр сүнсний тухай яриглаар одоо ингээд ярьдаг үе байсан шүү дээ хүүхд байхдаа ч гэсэн. Тэгээ ийм энгийн юмнуудаас эхлээд тийм туршилтууд хийсэн. За тэгээ сүүлд нь болохоор 2017 онд энэ бол одоо нэлээд олон туршилт хийсний дараа л да. Тэгээ био орныг одоо шинжлэх ухаан батллаа. Дэлхийд одоо анх удаага био орн гэж байдаг юм байна. За энэ био орн гэж одоо үнэхээр одоо аура гэж ярьж шүү дээ. Тэгээ одоо гэрлэн бие, энерги бие био орн. За энийг одоо ингээд баталчлаа. Тэнгүүд нь бид нар одоо тэгвэл энийг чинь застдаг юм Монгол ухаан байдсан шүү дээ. Энэ аргачлал нь бидэрт байгаа. Бид нар энийг чинь нэлээд одоо байдлаар ингээд застдаг юм аа. Одоо ингээд цэвэрлж болдго юм аа. Энийг туршилт хийж үзье гэсэн чинь. Зарим нэг хүмүүс нь хүлээмжшэрхгүй. Тэгэхээр шинжлэх ухаанаар баталж болно гэж яагаад хүсэл төрөгдөл дээр бичээд тэгээд одоо шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрдмийн зөвлөлийн дарагт нь өргөдөл бичээд за тэгээд бас одоо танд бас манай нэг бас нэг номын одоо барилгатай бас нэг номын шавнар маань итер байсан тэр хүмүүсийн дэмжлэгтэйгээр тэгээ нөгөө дарга нартай очиод танилцуулаад тэгсэн чинь нөгөө надад ч одоо мэдхгүй бидний хийх ажил биш. Үгүй шинжлэх ухаанаар баталж болно гэж анх удаага ийм хүн ийм өргөдөл бариад ирсэн байна. Үгүй шинжлэх ухаанаар баталж болно гэсэн байж чи энийг батлаад үзье л да. Үнээр батлагч болдго юм уу? Энэ туршилтыг хийж үзэх хэрэгтэй гэдэг. Нөгөө хүн маань одоо тэгж эрдмийн зөвлөлийн дарга нэг дэмжиж. За. Тэгээд тэр туршилт хийсэн. Тэгээ 3 удаагийн туршилт хийсэн 2017 онд. Тэгээд энэ туршилтаар бол анхных нь 72%-аар био орныг цэвэрлэх боломжтой байна. Тэгээ 72-аас 88 3 дахь удаагийн 88%-аар био орныг шууд газар дээр нь цэвэрлэх боломжтой байна гэдэг туршилт гарахгүй юу? Ер нь бол одоо энэ тайлны энэ төр нь байж байгаа. Тэгээ энэ бол одоо 88%-аар шууд ирүүлчих нь шүү дээ. Гэхдээ энийг бол одоо хүн болгон хэлэх юм бол үгүй шинэ хүн тийм гэж юу гэдэг ингэж одоо тий гайхмарч юм шиг. Гэтэл одоо бол энэ энгийн үүдэл бочлоо шүү дээ ерөөсөн. Тухайн үед л одоо бидэнд нэг тийм сенсац шиг тийм ийм одоо гайхтар тийм одоо юм шиг санагдчихсан байх л да. Гэхдээ энэ бол маш энгийн юм билээ. Тэгээ ерөөсөө бид нар чинь ерөөсөө хүн өөрийн ухамсар сэтгэлээ зүв зүйл дээр төвлөрүүлээд итгэвчүүлэх юм бол ерөөсөө аяндаа л тийм болно. Тэг хинч бай энийг одоо туршилт хийж болох байхгүй да. Тэг маш энгийн мөртлөө өөрөө танин барьчих юм бол тэр өвчин гэдэг байгаа зүйлийг бол ялж болох юм байна. Тэр одоо хүндрэл гэдэг байгаа зүйлийг бол жишээлбэл уур монхог ч юм атаа хурсалтай байсан хүмүүс бол тайвширч болдог үстэй. Яг энтэй адилхан байхгүй. Энэ бид байгаа одоо энэ доктор ертөнцийн бүх муу мэдээллүүд над бас байгаа шүү дээ. Танд ч байгаа. Энэ өвчин зовлонгийн мэдээллүүд тэр хаасайгуу тэр давтамж хэлбэзэл хэлбэрээрээ гэхэд байж л байгаа байхгүй. Энерги тийм энийг ерөөсөө янзлаад гаргачихад ерөөсөө сэтгэлийн зоригдол, ухамсарын хүч, тэр сүнсний өгөгдөл, тийм үү чадвар. Тэгээд дээрэс нь одоо ураг удмын тэр эс дотор байгаа мэдээллийн зөв цэгцлэх аим аргачлал нь байхад бол өвчин гэж байхгүй юм байна. Яг зөв. Тантай бас санал нэг байна. Би сая энэ 12 дугаар сарын 29-нд юу яагаад үндэсний тусгаар тогтнол сэргээ мандалсан өдрөөр лекц уншихгүй юу? Тэгээ лекц уншаад бяцлал энэ төр бас хүмүүсүүдийг ингээд юм хийсэн л дээ. Тэгсэн үзэгчд дундаас тайзны ард манай нэг шав гүгээд ороод ирж. Тэгээд багшаа би сая таны зургийг авсан юм аа гэд үзүүлж байна. Тэгээ миний намайг яг тайзан дээр ингээд ярьж байгаа хооронд зураг авсан байна. Миний ингээд стол нэг дээрээс юм нэг гэрэл бууж ирсэн юм уу гэлтэй. Дээрээс ингээд нэг гэрэл ингээд нүгээр ингээд цацарцсан нэг тийм цагаан гэрэл ингээд цацарцсан нэг тийм уцаараа зураг дарсан юм байна л да. Тэгээ та энэ зургаа хардаа гэ надад хөзөлж байна. Тэгээ саяг таныг тэр хүний биед ингээд юмнууд орж ирд юм байна гэдгийг би баталсан. Судалгаа шинжилгээ хийсэн ингээд ярьж хахад
Нэрээ бас тийм болсон шигээ бодогдож байлаа. Тэгээд та болвол ингээд бас нэг юм баг нэг жоохон тэрслам маягийн хүн юм шиг надад санагдаад. Тийм. Ер нь бол тэр талтай шүү. Одоо ламнар бол ингээд гандан дотроо суугаад тэгэл нэг юм төвд ном үзэл тэрэндээ бас их баригдчихдээ ч санагдсан шүү дээ надад. Тэгэл хитрхээ ингээд тэрэндээ баригдаал ингээд яхаар өөр энэ ч одоо орчин үеийн янз бүрийн юмнуудаас бас их үүсвэрээ судалж ингээд баталж шинжилж ингэж ийж арай дээр гэгэрл нь хурдсан юм шиг надад санагддгийг. Хитрхээ ингээд нэг юмдаа баригдаад идэх юм уу гэж зүгээр боддгийн зүгээр миний л бодол та. Тэгээ та бол ингээд нэг юм судлаач шинжилээж хаашаа жинтэй ож дуулна гандандаа намаа уншаад сууж яахгүй гадуур тэ шинжлэх ухааны магтаа мөртөж очиж байгаа шиг тийм шүү. Янз бүрийн багш танаар төхөөрөмжөөр туршилт хийж явах шиг энэ бол ерөөсөн хүн бүхний хийх ёстой ажил. Ялангуяа монголчууд чинь чөлөө сэтгэлгээтэй задгаа. Тэгээ тэрний хүчээр барьж одоо ер нь бол улс төрийн шинжтэй гэх юм да зөвхөн монголчуудын энэ хүчийг номгохын тулд одоо энэ яг шарын шинээг бол яг хүчээр гэхдээ ламыг шүтэх ёсыг бол дэлгэрүүлсэн гэдгийг бол одоо Беравгач гэсэн хэлжсэн шүү дээ тийм ээ. Энэ бол үнэн. За би бол одоо дотроо бодчихлээ. Гэхдээ буддийн шашинд бол агуу зүйлүүд байгаа. Тэр авах зүйлүүдийг нь аваад яг хөө биднэрт бол одоо номын сурч чадахгүй номхны сурал гэж байгаа юм л та. Тэр номхон байхад бол хэрүүл тэмцэл хийснээс илүү л дээ. Гэхдээ хүн өөрөө баригддаггүй амт байхгүй. Юунд ч баригдахгүй. Хэрвээ хүчээр ингэ номготгоод байх юм бол хизээ нэг цагт гараад ирнэ, тесрэнэ. Тийм учраас ерөөсөө монголчууд энэ язгуурын юм одоо олонлог гэх юм уу, олон хэмжээстэй харьцаа сурцсан. Гэтэл одоо өвдөөц маань ямар агуу тэр шашин гэдэг байгаа зүйлүүдийг бүгдээр ингэж судлаад бүхнээс нь авах юм авцсан ард юм байхгүй да. Бүгднгээс нь авцсан гэсэн үг. Тийм учраас бид нар энэ шашныхныг одоо бүх шашныхныг шүү бас цуглуулад үзсэн. Тэгээ ингээд одоо жишээлбэл тэдэртэй ярилцгаар үндсэндээ нэг л юм ярьж байгаа шүү дээ. Тэр битгийхэл одоо ингээд бүр би бас ингээд ороод явж байна судрын хилцүүлэг гэл ингээд одоо 10 жил явж байна тэр нэг бүх шашныхныг нэг одоо итгэл гэж юу юм бэ те сүнс гэж юу юм бэ гэл яг өөртөөгөө судраад дээрээс ингээд хариулдаг хамтдаа ингээд ярилцаад ойлголцдог. За тэр битгийхэл хамтдаа ингээд үйл ажиллагаа явуулж байна. Юуны төлөө инхээр амар Монголон буюу Аз жаргалын төлөө инх тайвны төлөө те энэ бидний эцсийн эцэст байгальтайгаа нэгдэх нь арга ухааныг дэлгэрүүлэе гэсэн ийм юм үйл хийгээ явж байна. Тийм үү. Тэгээд одоо шашин болгоноос хүмүүс ингээ оролцож бүх шашныхаа оролцож байгаа. Хөө ямар гоё юм чи. Одоо бидний одоо нэг эмзэглэж явдаг юм тэр байхгүй юу? Нөгөө шашнууд ингээ шашин чинь ингээ хүнийг маш их уул нь айдсаас нь чөлөөлөх ёстой байтад айдсад нь аваачиж хүлээд байгаа нэг ийм байдлаас би бол их жоо сэтгэл дундуур байдаг шүү дээ. Тэгээд танай тэндэг яваад байгаа юм чинь их гоё санагдаад байна шүү дээ. Одоо гуруулаа ингээл нэг христийн шашны нэг хоёр пастор нөгөө хоёр лам хэдүүлээ суугаад ингээл ярмаар л шүү дээ. Тийм үү? Ягаад танай намайг зохион байгуулж болно шүү. Тэ Библи сударт юу гэж үзтээ, Бурхны ном сударт юу гэж үзтээ. Тэгээ би нэг даалд ухамсар сэтгэл зүй, хүнийг ангаахтай сэтгэлийн хүчээрээ ангаана гэл ингээ нэг юм ярьж дээ. Би тэгтээ бас нэг юм сонин хүн. Би бас христийн шашин машин их сонирхсон. Тэнд бас авах юм их байх. Маш их юм байх. Шашин болгоод байгаа шүү дээ. Би христийн шашинд бол бас нэг тийм дургу хүн биш бас дуртай. Яг үнэхээр. Тэгээ хүндэх юм байна. Залбирал малбирал бол сурах юм байхгүй юу? Библи судрал гайхамшигтай тэр мэрэгэн ухааны судар гэдэг нь үнэн. Магадгүй ингээд бидний сурж байгаа юм чинь эрт алдагдсан нөгөө язгуурын юм соёл дотор байж исэн юм байх гэдэг байгаа байхгүй. За миний ажигласнаар юм. Тэгэхдээ одоо бол ер нь ийм ажиглагдаад байгаа. Яг саний одоо хэлсэн чинь яг одоо амьдрал дээр байна. Одоо ингээд одоо айл ингээд хідэн хэсэг болоод янз бүрийн шашинтай. Тэгээ уул энэ шашинтай биш байхгүй. Тэр хүмүүсээс би асуумаар санагдаад байгаа. За тэгвэл та 7 үеэрээ, 3 үеэрээ, 5 үеэрээ, за 21 үеэрээ ямар шашин шүтжижсэн мэдгүй гэдэг. Асуучмаар санагдаад байгаа байхгүй. Мэдгүй шүү дээ өөрхий тийм ээ. Гэтэл тэнд чинь бөөнч байгаа нөгөө ерөөсөө христэнч байгаа тийм ээ. Өөр ямар шашин бидний мэдгүй шашин шүтжижсэн юм билүү. Тэр үедээ хэдэн үеэрээ одоо ингээд өгдөөсөн шүтчихлээсэн. Гэтэл энэ зүйлүүдийг бид нар ганцхан энэ үе дээр би ганцхан энэ төрөлдөө байна гэж тийм ээ магадгүй за их он хугацааны хувьд бол магадгүй энэ төрөлдөө сайн байж болно л доо. Гэтэл энэний цаана юу байгаа гэдгийг судлаагүй учраас л тэд нар алдаад байгаа юм уу гэж боддог. Тэгээд бид нар одоо хамтын үйл ажиллагаагаар одоо ялангуяа одоо бид нар 1 сарын 24-нд байна. Дээдийн ном хөр гэдэг нэг буйны арга хэмжээ зохион байгуулдаг байсан юм. За энийг одоо сэргээгээд ер нь олон газар хийсэн л дээ. За анх бол ингээд үн төлбөргүй үнэлшгүй гэсэн утгаар нь хийдэг байсан UB Plus хэсэглээ. Тэгээ энэ үйл ажиллагаагаа бас энэ олон шашныхныг оролцуулж хийх гээд байгаа. За 24 оны 3 сарын 7-нд яг нөгөө эмэгтэйчүүдийн баярын өмнө нөгөө шилэн зуд болж байсан. Тэгээ бид нар Сүхбаатар аймаг руу бүх шашныхныг одоо нийлүүлж байгаа хэвлэлийн багварлаа хийгээд. Тэгээ хэдүүлээ ингээд
зов зүдэрж байгаа нэгэндээ туслая. Одоо ингээд байгалийн гам шиг болж байна. За энд ингээд нэгдээд бид нар хэвлэлийн богрол хийсэн. Тэгээ тэнд бол одоо олон хүмүүс оролцсон. Олон 13 шашны хүмүүс оролцсон. Гэхдээ болж штэ энэ чинь байгалийн гам шиг бол хүнд нь тохиолдно. Гэхдээ энийг төлөө бид нар яд нэг сэтгэл зүрхээ нийлүүлээ. Тэгээ бид нар бас нэг юм үйл ажиллагаа хийсэн. Дайны эсрэг яг нэг бясалгал хийгээд хамтдаа. Тэр ямар шашинтай байж ерөөс хамаахгүй. Дайн гэдэг чинь өөрөө аюултай зүйл. Биенийгээ хөнөөнө гэдэг чинь бүр хэцүү. Тэгээ эцээч шашнаас бол 80% нь одоо дайн байлдан хөнөөл бол ирж исэн. Тэгвэл одоо энийг бид нар ядаж нэг сэтгэл зүйн хувьд одоо ингээд нэгдээд нэг хийгээд. Тэгээд нэг бясалгал хийсэн байхгүй. Тэгсэн дайн бүр яг тэр тухайн үед болж исэн тань 4 өдөр зогсож байгаа жишээтэй бүр гайхамшигтай тийм нэмнүүд болж байна. Гэхдээ энийг ерөөсөө ингэж хийх нь ерөөсөө энэ одоо маш энгийн аргачлал байд юм байлээ дээ. Энийг бол бид нөгөө сансрын томьёол гэж яриад байгаа. Тэгэхээр энэ бид нэгдээд хийгээд та бүхэн ч гэсэн олон хүмүүстэй ингэж бясалгал хийж байна. Одоо ингээл маш олон хүмүүс энийг аргыг ашиглаж штэ. Тэгээ энэ энергийн нэгдлийн хууль гэж нэг одоо ийм энгийн мөртлөө томьёол нь одоо ерөөсөө зүв зүйл дээр нэгтгэхэд сайн зүйлийг сансар окторгоо битгээхэд байгаа ч гэсэн дэмжинэгээ түрүүн бид нар бас ярьчлаа. Тэгээ энэ аргаараа ерөөсөө бид нар өөрсдийнхөө нэг дутагдaltaй ч юм уу буруу зүйлүүдийг засахад бол маш амархан ийм аргачлал байгаа байхгүй. Тэгээ энэ бол хамгийн одоо эхнийх нь бол бясалгал байна. Тэгээ тэр ямар шашинтай байх нь хамаагүй шүү дээ. Тэрний өвгдөөц нь хэн байх нь бас хамаагүй. Тэр хүн өөрөө учрыг нь олоод нэрээ эн чинь бид нар чинь цохирол гэдэг чинь те байгалийн бүтээгдэхүүн гэдэг дээр ядаж хүлээн зөвшөөрөөд байгалийнхаа мөнчнээрээ сайхан хамтдаа сайхан биеийнхээ бүр ядаж нэг дэмжид нэг туслаад сүйд болохгүй байлаа гэж бодъё л доо. Тэгэхээр ядаж нэг хорлохгүй те муу юм бодож өөрийгөө ч гэсэн дороотуулж нэгнийгаа ч гэсэн одоо те гомдоохгүй байх нь зүгээр зэрэгцэн оршихын үндэс юм шүү л гэдгийг л ухаарчмаар юм шиг байгаа. Тийм ээ гайхамшигтай. Тэгээ ер нь шашин болгоны эцсийн зорилго нь юу юм? Ерөөсөө л одоо за буддистийнхаар бол өдөөсөө тэр гэгэрэл бодитутгийг олно гэдэг байгаа шүү дээ. Тэгээ бодитутгийг олно гэдэг маань одоо төгс гэгэрэх төвшин. За тэр төвшөндөө одоо очиж байгаа нь одоо хэд байх вэ? Ер нь ядаж нэг амар амгалан аз жаргалтай амьдрах л байхгүй. Тэгэхээр ерөөсөө аз жаргалтай амьдрах аргаа олдгүй юм байна. Энэ хүн төрлөختөн чи ерөөсөө. Тэг амархан мөртлөө тэр амар гэдэг зүйлийнхаа учрыг олдгүй юм байна. Амар амгалан буюу аз жаргалыг цогцлох үүдлүүдийг ингээд баа байгуу зааж хэрэгтэй байна гэдгийг л би олж хараад тэгээ энэ одоо бясалгалуудыг ч юм энэ аргачлалыг хүмүүстэй зааж өгөө. Тэр нь тэгээ үрд нь бол гайхалтай л хүрээд байгаа юм л да. Тэгээ энийг л бид нэг туршилт гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээ хүн болгон дээр л энийг хийж байна. Тэгээ үнэхээр одоо үрд нь бол агуу тэгээ бүтэж байна. Тийм одоо жишээлбэл одоо ингээл андгаах хоноор одоо зүрхнийх нь бүгд нь 90% гэл хагалгаанд орох гэсэн хүн өчигдөрдөө үржигдэрхэн одоо хагалгаанд орох болиол ингээ буцаад явж байгаа чинь. Тэгээ тэр хүн хагалгаа хийлгэнэ гэдэг чинь бас нэг талтай. Одоо тэр хүний бие дотор байгаа нөгөө хийн судлал сувгуудаас эхлээд нарийн эрчим зүйлүүдийг гэмтээдэг. Тэгээ энийгээ бол өнөөдрийн ангаах ухааныхан хагалгаа хийж байгаа эмчнэр олж харахгүй хий юм чинь. Гэх мэтчлэн ингээ нарийсгаад үзэхээр ингээ биеийн одоо бүтэц дотор ч маш нарийн чухал юмнууд байдаг. Тэгээ энэ чухал юмнуудаа бид нар бас одоо багаасаа засаа сурчих юм бол хизээш хүн өвдөхгүй байх боломжтой юм байна. Өвдсөн ч засах чадвартай юм байна гэдгийг өөрөөр нь ингээд танин бариулчихыг л одоо сэтгэл ухамсараа сэргээх гэж үзэх гэдэг шүү дээ. Тэгээ ихэнх нь одоо сэрж байна. Одоо 30 жилийн өмнө ч юм уу те одоо 20 жилийн өмнө энийг яриад ерөөсөө хүлээж авдаггүй ойлгож ухаарч төхөөрч чаддаггүй байсан бол одоо хүн ярьлаа шууд хэрэгжүүлээд эхэлж байна. Энэ л одоо хамгийн ололт. Таны ч гэсэн хийж байгаа үйл бол бас энэ төрөл маш чухал юм хийж байгаа байхгүй. Тэгээ хүмүүсийг одоо энэ болдгийм байна гэдгийг баталж шүү дээ бодтойгоор нь те. Тэгээ ерөөсөө би махбодоо хүн ерөөсөө өөрийнхөө дотоод таны яриад байгаа тэр хүчүүдийг сэрээгээд тэр эрчим хүчийг сэрээснээрээ л ингээл эдгийх юм билээ. Ингээл юу тэр шаардлагагүй хагалгаанууд маш их хийлгэж байна манайхаа. Би одоо тэр сүүлд бас нэг ингээд сонирхож хахад таны саяны ярьсантай нийцэж байна л да. Тэгээд эрдэмтэн хүнтэй гэж ярьсан байна. Энэ хүний биеэр бол тийм эрдэнийн урсгал урсж яадаг гинэ. Тэр урсгалыг аваачаад хагалгаа хийхээр ингээд зүсээд нээгээд ингээд агаарт замхруулаад алдчихдаг гинэ. Тэгэнгүүт тэр хүн бүр улам ингээд доройтох тэр нэг одоо сүнсний хөгжил юм уу? Тэгээ бие махбодын хүчин чадал юм уу? Тэгээд дээд тэр тэнгэр бурхнаас хүлээж авж байгаа эрчим хүч юм уу те? Тэр юмнуудаа алдчихаар агаарт ингээд одоо зүсээ догтлоо шүү дээ тэр чинь ингээд хагалгаа яана гэдэг чинь те. Тэгээ алдчихаар хүн өөрөө тэр дараагийн төрөл тэгэл ер нь их олон хортой үр дагаварт хүрдэгэ гэдэг ингээд би бас ингээд харжсэн таны юутай ингээд нэг байна л да. Тэр био ангаах гэдэг био одоо тэр энерги хүн үүсгэж яана гэдгийг аурагаар ингээ биеийн гадна талаас нь хэмчгээс гадна бүр энэ эс вэ штэ. Бүр эсийн дотор гүний гүн хамгийн тэр цөм хэсэгт нь бол яг тэр био ангаах гэрэл ингээ од шиг хамгийн цөмд нь
гэрэл энерги байна гэдгийг бас энэ тарих судлаач эрдэмтэд ингээд тогтооцсон юм байл. Тэгэхээр тэр хүний одоо таны одоо тэр хийж байгаа бяцлаглууд энэ бидний явуулж байгаа энэ бяцлаглууд энэ төр чинь яг тэр эсийн дотор байгаа гол цөм тэр энерги дээр нь очиод ингээд үйлчлээд ахаар дотроосоо хүн чинь ингээд гэрэлтээд дотроосоо өөрийнхөө тэр ангаах үйл ажиллагаагаа явуулчихдаг. Тэр хүчин дотор нь байсаар байтал тэрийг ажилуулахгүй зүгээр нэг эм ууж ингээд нэг жоохон өвчин намдах төдий яваад агаад явсаар хагаад бүр балгадаг дээр очичоод байгаа нэг ийм асуудал дээр л тулаад байгаа юм бэл. Та тэгээд одоо бүр нэг ийм дөрөвний миний хэлсэн жоохон тэрслам ингээд юм шиг баахан ийм баржуудаар бараг 5 сая төгрөгийн судалгаа хийсэн гэдэг чи би бүр одоо хэзээ цаавд нь тийм одоо бараг худлаа хэлж гин үг юмэр санагдаж байна. Тийм. Тэгээ энэ бол яг зөвхөн алхам тутамд талд бид нар хийгээд байгаа. Яг энийг одоо дахиад одоо өнөөдрөөс эхлээд гэх юм уу бичиж тэмдэглээд бас их материалууд цуглуулсан юм аа. Бараг энэ өрөө дүүрсэн материал одоо ингээд түүхт одоо ингээд бичсэн юм би. Тэгээ тэрний чинь нэг нүүхгээр чинь нөгөөт хэдэн машин юм чинь одоо хааш нь яв. Тэгээ сүүлдээ тэртээ тэргүй энэ хэрэггүй юм байна. Ирээдүйн хүмүүс чинь хэрэггүй юм байна. Энэ бол одоо тэр нөгөө биофотон буюу гэрлэн бөөмсийн урсгал за тэр хишиг буюу ингээд байгаа зүйл чинь одоо бүр нэг өчүүхэнд одоо нэг биофотоны урсгал ирээд тогтхыг хишиг буюу ингээд монголчууд ч одоо бүр энийг мэддэг л байсан байгаа байхгүй. Жишээлбэл далах хишиг аавны энэ аягны жин нэмэгддэг байхгүй. За. Бүр хэмжиж үзчихсэн бид нар. Тэгээд микрограмм одоо хит нарийн одоо төвшөнд одоо хэмжичээд дараад нь энэ аяга будаа ч юм уу идэхэм хийж байгаа далга авчаад тэгээ нөгөө будаа юмнуудаа дахиад гаргана штэ. Тэгээд дахиад нөгөө аягныхаа жин одоо хэмжээд үзэхэд тодорхой жин нэмэгдсэн байгаа байхгүй. Тэгээд энэ биофотоны урсгал ирээд тогтчихдөг юм байна. Тэгээд тэрнийг хамаагүй дөргөөж одоо өгсчүүл хилдэгэл байсан шүү дээ. Одоо далга авцсан савыг битээ хамаагүй чанга тав битээ дөргөөгоороо гэд заавал юм хийгээд дээш нь зал гэдэг. Тийм үү? Тэгээд эн чинь ерөөсөө юу гэсэн гэхлээр бидний эс дотор бас л адилхан тийм биофотоны урсгал ирээд тогтно. Тэрний чинь хамаагүй дөргөөж хөдөлгөж муу авир гаргахгүйгээр хадгалах ёстой ийм нандин юмнууд байгаа байхгүй. Тэр нөгөө гэрлэн бөөмсийн урсгал битгийгэл нарийн зүйлүүдийн тохиргоонуудыг бүр хэдэн мянган үеэрээ бидэрт ингээд хадгалаад ирцэн бид нар тэрнийг одоо самууруулаад дээш нь одоо сандчуулаад хайж байгаа ийм л цаг мөч юм байна л да гэж би ойлгосон шүү. Тэгэхээр одоо энийгээ бид нар буцаага тогтоож хурааж авна гэдэг бол бас их хүч шаардаж магадгүй мэн. Тэгээд энэ хүмүүс ухаарж ойлгохгүй байгаа юм байна. Одоо шиг яг одоо зүгээр өөрийнхөө ажлыг хийгээл явж энэ хогийг одоо тэгээд шиг одоо шатаа гэдэг ингээд зүгээр нэг тим болж байсан. Гэхдээ одоо дахиад эхлүүд эн чинь 5 сая гэдэг бол миний хөдлөө нэг тим удаан хугацаанд цуглах юм бас биш юм байна. Доорхноо цуглчих болно. Одоо 5 сая туршилтыг бид нар ингээд хүн болгон дээр ингээд хийгээд бичиж тэмдэглээд явна гэдэг чинь бас их одоо шинжилгээ ухааны төвшөнд хийнэ гэдэг бүр яригтай. Их мөнгө орно, их ажил орно тий. За ингээд одоо хэцүү. Тэгэхээр одоо бид нар одоо цагт л энийг хийхэд амархан. Ягаад гэвэл ирсэн хүн болгон дээр туршилт хийгээд явах боломжтой. Бид нар харж байгаа юм чинь. Тэгээ энийг бол ингээд ийм төвшөнд нь ирээдүйн залуучууд одоо ингээд одоо танай үеийн ч юм уу да шавнар манд тийч юм уу те таны шавнар ч юм уу хин нэг нь хийх байхгүй да. Энэ баталгаатай ирээдүйд батлах юм зөндөө байгаа. Тэр биофотоны урсгалыг ямар хурдтай яаж ирж тогтоод яаж үйлчлдэг юм те. Одоо жишээл бид хоёрын хооронд ямар гэрлэн цахилгаан бие био бөөмсөн урсгал солилцож байгаа. Бид хоёроос цацраад аривжаад энэ хүмүүс тучиж байгаа юм те. Энийг хинч харахгүй штэ. Гэтэл ирээдүйн шинжилгээ батлах байхгүй да. Яг үнэ. Тий. Тэгэхээр энэ бол өнөөдөр биднэрт нэг талдаа ярихад бол боломжтой. Яг гэвэл шинжилгээ баталсан бэлэн тархины одоо ингээд судалгаа хийсэн хүмүүс зөндөө байна. За тэгээд квант физикээр судалгаа хийсэн тэр битгийг л окторгын геометрээр баталж шít. Математикаар хүртэл баталсан шít. Тэгээд энэ бүгдээр ингээд батлагдсан зүйлүүдийг бид нар нөгөө өөрийн болгож хэрэглээ болгож чадаагүйдэл жоохон тэгээд байгаа байхгүй юу? Миний одоо бас нэг багш бий л дээ. Энэ доржийн жаргал гэ би энэ бичсэн номын энд авчирцсан ингээд байж юм л та. Бурхны сургаалын шинжлэх ухааны үндслэл гэдэг манай багш нэг юм ном гаргасан юм. Тэгээд энэ дээрээ бол яасан гэхээр өөрөө бол математикийн шинжлэх ухааны доктор профессор хүн байхгүй юу? Тэгээд Америкт ингээд амьдардаг. Тэгээ манай багш яаж яах гэхээр бурхны сургаалыг, буддийн сургаалыг математик загварчлалд оруулж хагаад тэгээ тооцоолоод бодоод үтсэн байгаа. Одоо энэ тооцооллууд нь тий. Ингээд тооцоолоод бодоод байсан. Математикийн шинжлэх ухаан чи өөрөө яг тас хариу нь ингээд 2 дээр 2-ыг нэмээд 4 гэдгийг ингэж гардаг шиг нэлээд хатуу шинжлэх ухаан юм байна л дээ. Тэгээ яг ийм нэлээд ийм одоо шинжлэх ухааны хаан энэ төр гэдэг шүү дээ математик чинь тий. Тэгээ ийм хатуу онлоор бодоод батлаад үзэхэд бурхны сургаалын энэ зарчмууд бол үнэн байна, зөв байна гэдгийг баталсан. Тэгээд энэ тэр тухайгаан бол энэ ном бичээд ингээ 3 ном бичсэн л дээ манай багш. Нэг нь бол энэ
гэгэрэл төрөх чигийг заан гэлзагч оод гэдэг юм ном бас бичсэн. Энэ номуудыг би бас хэвлүүлэхэд туслаад ингээд хэвлүүлээд ингээд байж байгаа. Тэгээ яг ингэж хүмүүс одоо юу яриад байгаа энэ инээрэг ухамсар гэрэл эдгээр чинь боломжтой юм уу боломжгүй юм уу гээл эргэлзээл тэнгэлзээл ингэж яхахын оронд энэ билээхэн одоо баталцсан нотолцсон судалгаа шинжилгээнүүд одоо та хүртэл өөрөө хүртэл хийцэн одоо орчин үед чинь бид нар өөрсдөө хүртэл багш тоногдох хөрөмжөөр болж ийн үгүй юу гэдгийг шалгаад үзэх юм бичил жижиг тоногдох хөрөмжүүд бол бий болцсон ийм үед бид нар бас амьдарж байгаа юм байна да. Энгийн ийм багжуудаар бас энэ бидний энерги ухамсар гэдэг юмнуудаа баталж нотолж болох юм байна да гэж танаас бас ингээд бодоод ухаараа сууж байна. Нэг юм бодоо бас хэлэх хэвээр манай подкастыг маань ингээд ивент итгэж байгаа байгууллагууд бас байгаа. Тэгээ та бүхэн одоо энэ тоног төхөөрөмж энэ гэрэл залуучуудын чинь бас өнгөө ажиллах хөтөлбөртэй. Тэгээд энэдрийг маань ивент итгэж байгаа ивент итгэж бас танилцуулах юм байна. Энэ Ариунда гэдэг ийм цагаан эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг үндэсний үйлдвэрлэгч манай бас нэг сайхан шав ингээд эмхтэй байдгийн. Яг сайхан ингээ Монгол даргийг Монгол аргаар нь бүрээд тэгээ нөгөө гоё нойтон өрөмтэй тэгээд энэ гоё яг энэ идэхэд ийм их хатуу зөөлөн тааруулхан. Ааруул чи нөгөө тос нь баг болохоор нэг юм ясан ааруул болчдөг штэ. Тийм биш тостойгоо. Тэгээд амттай нэг ийм гоё байглаараа цэврээр юм байдаг. Элдв янзын нөгөө бодис хадгалагч чихэр мэхэр ингээ хийхгүй нэг ийм байдаг ийм гоё брэнд гаргадаг ийм ивент итгэж өнөөдөр бид нарыг ивент итгэж байгаа. Тэгээд манай энэ Ариундагийнхан бол яадгүй гэхээр ерөөсө хадгалдаггүй бүтээгдэхүүн. Өглөөн нь энэ шинээр нь өрөм тараг юм аа бүрээл тэр өдөрт нь тэр хүндээ хөргөж өгдөг. Хонуул мануул нэгсэн юм байхгүй. Яг шинээр нь ингэж өгдөг. Нэг ийм гоё брендийн бүтээгдэхүүнүүд бит хоёрыг бас ивент итгэж олзуулж байгаа шүү. Хоёулаа энэ үйлдвэрийн энэ бүтээгдэхүүнийх нь бас нэг энерги явуулчих тийм ээ. Одоо хоёул чи энерги хүн юм байна шүү дээ тий. Өглөгийн эзний хэшиг үеийн дэлгэрэх болтугай. Дэлгэрэх болтугай. За. Та бас одоо манай үзэгчдэд хандаж гоё базаж төгсгөлж хэлэх үг байвал хэлж өгөөч гэж. За тэгээд ямар ч байсан одоо энэ сайн зөв зорилготой байгаа хүмүүсийг бол байгаль дэмжих цаг нь бол өөрөө эртсэн гэдгийг бол хүн бүхэн угаасаа л байгаль маань тийм байсан. Гэхдээ энэ цаг үе бол онцгой цаг мөч. Хизээж хүндрэлтэн тохиож байгаагүй. Дахиж хизээж тохиохгүй. Буйныг үлдэхэд бол маш их дэлгэрэх юм цаг. За буруу байх юм бол маш их хурдан асуудалд орох цаг. Яагаад гэвэл бүх одоо дэлхийн сансар огторгойн бүх одоо гариг ирсэн одоо ингээл эрхчлэхэд Плутоны гариг одоо маш их нөлөөлнө тийм ээ. Тэгэл одоо энэ муу байгаа муугууд явдалтай байгаа одоо алдаа уналтай байгаа бүгдийг байгаль өрөө засах ийм цаг ирсэн учраас бидний одоо надлаг багш маань одоо ингээд бүсийг дэнсэлж үзэж байгаад энэ хүний сүлд ирж үгүй юу гэж мэднэ гэж байгаад надад ухааруулахын тулд дэнсэлдэг байсан юм шиг байна. Өөр хүмүүстээр сүлдний дуудлагатай тэгдэггүй байсан байхгүй. Тэгэхээр яг надад бол ингээ үзүүлэх гэж намайг байгалгаж жагаад за ингээд энэ сүлд нь одоо ирж байна. Сүрх одоо энэ хүнд чинь ийм 7 зүйл байд юм аа. Сүнс сүлд одоо сүнс сүлд хиймэр цог залж авхаа сүр гэсэн ийм 7 зүйл байд юм аа. Энийгээ засаж сурна. За тэгэхэд бичил орноос эхлээд нэг оронд байгаа мэдээлэл дээр ажиллаж байна. Бичил орноос эхлээд эсийн эдийн эрхтний амин орон, бие орон, бусад орноо цэвэрлэж сурна. За дээрээс нь тэр булчирхаа болгоно шүүрэл давраа тэнцвэржүүл сурна те. Ингээд одоо ийм юмнуудыг сурах хэрэгтэй байна. Энийг одоо хүмүүст хэрэгж одоо хүргэж өгөх нь одоо чиний үүрэг шүү. Лам хүний одоо үүрэг нь одоо ийм байдэн. Гэхдээ өнөөдрийн лам нар гээд ингээд баахан юм ярьжсэн байхгүй. Тэгэхээр энэ бүхнийг одоо тэр ёс заншил буддийн гүн хааны үүднээс залах нь одоо хамаг амтнд туслыг тангараг өргөсний хувьд та хийх ёстой гэж. Гэхдээ би одоо та багш нар байж хаад би одоо энийг яаж хийх вэ? Энэ чинь чиний хийх ёстой ажил, чинийхээс гадна хүмүүс сураад хүн бүхний хийх ёстой ажил. Тэгэхээр заавал надыг одоо хөгшин настай хүнийг явуулах гэдэг юм аа. Чи одоо эхлэгээд ингэж шаардж байсан байхгүй. Тэгэхээр багш нар маань одоо тийм л ухаантай агуу зүйлийг хийж байж. Тэгэхээр энэ бүхний одоо цаг нь насаа хаяхан ирсэн байна. Тэгэхээр хүн бүхэн одоо тэр шашин шүтлэг элдв одоо янз бүрийн хэн байх нь хамаагүй. Ядаж энэ байгальтайгаа энэ бие маань өөрөө бас байгаль гэсэн шүү дээ тийм. Байгальтайгаа зүг харьц гарах ухааныг одоо сурах болтугай. Хамгийн гол нь сэтгэл оюунаа зөв өтө хөтлөөд сайн сайханд хүрэх болтугай гэдэг эрүүлийг одоо өргөё. Тэгээ та бүхний ажил үсэд хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө. Одоо хүн бүхэн эрүүлийн хүүхэд бүхэн аз жаргалтай байх болтугай. Оршихуй амгалан болтугай. За маш их баярлалаа тий.
Үнэхээр энэ 26 он болвол нас эхлээд за ер нь урд нь ч бас эхэлсэн л дээ. Бүр их эрчимжиж जैन. Энэ 26 оноос эхлээд бид нэр бүр нэг тийм хувьсгал гэж хэлж болохоор тийм цоо шин орон ертөнцийн үүдээр ороод оршоод тэр ертөнцийнхөө хуйлтай нийцэж амьдрахгүй болохгүй нөгөө усын уул ёсын дагна гэдэг шиг тийм 90 цаг үед биднэрт бол амьдарч байгаа юм байна лээ. Амьдарч орж ирж байгаа юм байна лээ. За тэгээд манай энэ Ариунда гэж брендийнхний ивент итгэсэн цагаан хэдээгээр танд бас одоо ивент итгэгчийн бэлгийг гардуулж байна. Тэгээ харахгүй сүүн цагаан замтай гэгэрлийн төлөө ингээ нэг цагаан цайлган сэтгэлийг энергийг түгээж дэлгэрүүлж өөрөө бас тэн дээр оршиж байгаа хүн юм байна. Ийм цагаан хэдээний бэлгийг таарж байгаанаас очиртай байна гэж бодож шүү. Цаа өглөгийн эзний хишиг үеийн дэлгэр болтугай. Өчүүхэн буян хураасан бол хамаг оршихын хамаг амтны тусын тулд өглөг буйны чинь одоо зориулъя. За гэлээ. За эрхэм үзэгчид та бүхэндээ Ухамсарын хүч подкаст маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Та бүхний минь хишиг үеийн дэлгэр болтугай. Сүн цагаан ариун буйныг эдлэн хураах болтугай гэж өрөөё. Тэгээд энэ ондоо эх ондоо тэгээ одоо оны гарах бас мөч таарж байгаа юм шүү дээ тий. За тэгэхээр шинэ ондоо одоо шижгэр амжилтаар бүхнийг сайхан эрүүлжүүлж ухамсарын сэргэлтээр бүхнийг одоо хөх толботнуудын манлай одоо хөх тэнгэрийн одоо үр сад хамаг хүндрэлтэнд одоо энэ язгуурынхаа ухааныг сэтгэлийн амар амгалан сэтгэлийн сайн сайхан бүхнийг түгээх болтугай. Танаа хамт олон болоод бүх одоо оролцогчид за ингээд бүх хүмүүстээ одоо шинэ оны сайхан энэ одоо мэндийг дахин хүргье. Оршихуй юм болтугай. Галала. Хорой. За